шиг шуурмсан давсан мөнхний мэдхий оюутан цагаа хүмүүсийн ухааныг сургуулаар агуулсан хүндэт хөтлөгчдөө хайртай хүн хайртай охиноо хамагаас дотн амт найзаа их сургуулийн босхийг асгаж эрдэмийн цол зэрэг гардан ах торгон агшинд саатан морьсон хүндэт эцэг эхчүүд зоч төлөөлөгчдөө Өндөрлөг алдаршил тохиолдсон цагийн найсад саршгүй. Хүмүүний ухааныг сургуулийн 2019 оны төгсөгчдөд магистрийн болон бакалаврын диплом Инглиний тэмдэг гадуулах ёслол хүндэтгэл ажила энэхүү хэлхийд бэлтгэн боллоо. Баярлалаа. Ингээд хатанаа суулгаас авсан дөрвөн жилийн эдмийн өргөд хөтөлсөн Эрдэнэтэн багшраа хадуу алдаршилтаар өгтөг авцай. Баттан уйсан ариун өмөртэй хүмүүсийн ухааны их сургуулийн Эрдэнэтэн багш нар маань айсрий. Эрдэмийн хөргөө тань баярын тууцаар нэгээд далаачин багш нар тань багтлын өргөшөөгээд энэ хүн дэрнээ морьж байна. 4 жилийн турш бидэндээ эрдэм мэдлэгээ харамгүй хайрлаж эрдэмийн их хөргөөнд хөтлөн оруулсан Эрдэнэтэн багш нар маань хүндэтгэлийн суудалтаа морьж байна. Баярлалаа. Бидний хүндэтгэлийн суудалтаар ирсэн байна. Ингээд Монгол улсын төрийн даалгавар болон хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бэлтгэл бүхий төгийг энэхүү эндэрнээ хүндэтгэлтэйгээр заалъя. Мянган жилийн бэлтгэл болсон их Монгол улсын минь хүндэтгэл болсон төрийн даалгавар хүндэтгэн заалъя. Ирчид сумал үлгэний үзүүрт хурцлагцаар 900 дамжин эрдэмийн гигэн зам зураасаар далайн цэнхэр хөнгөн хязгааргүй ирээдүрүүд хүмүүжлэмэд дээдийн мэрэгч шуулсан дэлхийн бөмбөрцөг төрсөлдөг их хүйсийн эзний бэлтгэл бүхий хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төгийг хүндэтгэн заалъя. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн яруу ахлаар мандал бадалбай. Баярлалаа. Ингээд өнөөдөр үйл ажиллагааг алгасаар хүндэтгэж ирсэн хүндэт зочдод бүхэнд танилцуулъя. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал академич Чулуунд орж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн академик чиглэлд хариуцсан дэд захирал доктор профессор Батрын чиг Олон сайрцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяр. Олон сайрцаа нийгэм судлалын сургуулийн тэнхимийн архитектч Майж Цэг. Олон сайрцаа нийгэм судлалын сургуулийн ахлах багш Мэгмар Дорж. Олон нийгэм судлалын тэнхимийн ахлах багш Мягмар Сайхан. Олон нийгэм судлалын тэнхимийн ахлах багш Одон Чимэг. Олон нийгэм судлалын тэнхимийн ахлах багш Оюун Дэлгэр. Олон нийгэм судлалын тэнхимийн багш Мөнх Зул. Олон нийгэм судлалын тэнхимийн багш Оюун Сүрэн. Баярлалаа. Ингээд өнөөдрийн үйл ажиллагааг албасаар нээж өгүүлсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал академич Чулуунд орж энэхүү өдрнээ өрж байна. Энэ эрдэмийн баярыг та бүхэн дипломоор авах гэж байгаа гайхамшигт мөлж эрдэмийн баярыг тохиолдуулан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нийт хамт олон тэмдэг багш нарын өмнөөс та бүхэнд баярын мэдлэгийг дэвшүүлж байна. Та бүхэн өнөө хүртэл их сургууль гэдэг энэ хамт олонны бид эсн болж энэ Монголын хөгжлийн гал тэрэгний зарчигч нь болж явсан бол маргаашаас
энэ галтрынхаа замыг тавих, Монголын хөгжлийг хөгжөлд хувь нэмэр оруулах ийм шилдэг мэргэжлүүд болон төгс гэж байна. Та бүхний өнөөдөр гардаг өгч байгаа диплом бол Монголын нийгэм шинжилэх, Монголыг улам хөгжингүй хүчтэй болгох ийм ажил үйлсэл зүтгэх эрхийн бичиг гэж та бүхэн ойлгож хүлээж авах ёстой. Энэ бол бас багш хамт олонны чинь нийт ард олонны итгэл найдварыг тээсэн ийм диплом бол та нартай очих гэж байна. Өнөөдөр Тэд сургууль төгсөгч гэдэг бол зүгээр нэг ажил эхлэхээс гадна шинэ боломж, шинэ гарцуудыг олж, шинэ бизнесийг нээж, өөртөө болон бусдад шинэ ажлын байр бий болгодог бас ийм бүтээлч лидер мэргэжлүүд байх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ шаардлага нийцэж та бүхэн суралцсан учраас өнөөдөр дипломынхаа зэргийг болцлог хангаад авах гэж байна. Энэ цугаар залуучууд дотор маргааш олон улсын харилцааны чиглэлээр, гадаад харилцааны чиглэлээр ажиллах мэргэжлүүд, сэтгэл судлалын чиглэлээр ажиллах залуучууд, залуу мэргэжлүүд байж байна. Олон улсын харилцаа төсөөлөл сайхан мэргэжил. Гэхдээ нэртэй дипломатч энэ чиглэлийн мэргэжлүүдийн дэлхийд нэрээ гаргасан томчуулан хэлж байгаагаар олон улсын харилцаа, гадаад харилцааны ажилтан гэдэг нь энэ ажилтны хийдэг ажил үйлсийг бол нэгдүгээр олимпийн тоглолтод зүйрлсэн байдаг, хоёрдугаар шатартай бас зүйрлсэн байдаг. Олимпийн тоглолтод яагаад зүйрлэх юм бэ гэдгийг би бас асууж тодруулж яхад олимп бол өрсөлдөөнөөс найрамдал хамтын нөхцөлд шилждэг ийм үзэл санааны дор явдаг гэж. Энэ утгаараа гадаад харилцааны ажил бол өрсөлдөө, гэхдээ энэ өрсөлдөөний цаана хамтын ажиллагаа, хамтын нөхцөл байдаг. Энийн төрх замыг зааж чиглүүлж өгдөг мэргэжлийн ажилтан мэргэжлүүдийг хэлдэг юм а гэж. Шатар гэдэг бол яагаад хэлдэг юм бэ гэдгээр Монголдор нэг ийм үг байдаг да. Долоо хэмжээний өгтөл гэдэг. Гадаад харилцааны ажил бол ийм хариуцлагатай ажиллаа гэж. Ийм нөхөр, нямба, ийм өдөр сэтгэл яг шаардсан ажиллаа гэж хэлсэн байдаг юм а. Тэгэхээр энэ бүх шаардлагыг та бүхэн хангаж энэ глобалчлалын ихэнд очиод ажиллах байгууллагынхаа бизнесийн болон төрийн байгууллага, олон нийтийн байгууллагынхаа харилцааг, хамтын ажиллагааг глобалчлалын шаардлагад нийцүүлж, гадаадын үүдийнхэнтэй энэ чацуу төвшөнд ажиллаж Монголын нэрийг гаргаж чадна гэж бид итгэж та бүхэнд найдвар тавьж байна. Энэ утгаараа та нар улс улсынхаа хөгжил дэвшилд маш том хувь нэмэр оруулах болно. Очиод гарч байгууллагынхаа үйл ажиллагаанд сэтгэлгээ шинжилэх ийм гол улсууд нь та бүхэн болж байна. Сэтгэл судлалын мэргэжлийн залуучуудын төгсч байна. Сэтгэл судлал гэдэг бол нийгмийн уур амьсгалыг халуун дулаан болгох, багаар ажиллах чадварыг хэвшүүлэх. Энэ их онцгой үүрэгтэй. Гэхдээ одоо сүүлийн үед ялангуяа аж үйлдвэрийн 4-р хувьсгал ойртог хийж байгаа энэ үед сэтгэл судлал ухаалаг технологитой нийлж, компьютерийн шинжилгээ ухаантай нийлж, энэ утгаараа хүмүүнлэгийн шинжилгээ ухаан болон технологийн ухааны нэгдлийг хангаж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн энэ тэргуунд явах ийм шинжилгээ ухаан болж хувирсан байна. Энэ бол зөвхөн нэг нийгмийн шинжилгээ ухаан биш болсон. Энэ бол хүнийг яаж хөдөлөх үү гэдэг утгаараа менежменттэй, эдийн засгтай холбоодог, компьютер технологитой холбоодог, байгалийн ухаантай холбогддог ийм нарийн олон юмны зааг дээр байдаг ийм шинжилгээ ухаан болж хувирсан. Ийм учраас энэ шинжилгээ ухаанаар мэргэжж байгаа улсууд бол их хүчтэй, их өргөн хараатай ийм шинжилгээ шаардлага тавигдж байна. Энэ шинжилгээ ухаан бол Монголд улам бүр их хэрэгтэй чухал болж байна. Та бүхэн бол сайхан залуу мөрөөдлөд энэ сургуульд орсон. Өнөөдөр тэр мөрөөдлөө биелүүлэх, хэрэгжүүлэх цаг мөч нь ирж байна. Гэтэ мөрөөдөл амьдрал хоёрын хооронд жоо залгаа яг бий. Цаг ялгаа бий. Хэрэв хүмүүс зарим үед ингэж хийж болох юм. За чиний мөрөөдлүүдийг тусдаа бодит байдал ч өөр байж үтэй гэж. Би та өөрт захих явдал ийм үгэнд заавал орох шаардлагагүй гэж бодож байна. Бид нар бас залуу байхдаа хэлж яхад за ямар ч гэсэн би өөрийнхөө бодож байгааг биелүүлэндээ гэж боддог байсан. Тийм учраас амьдралын хүнд бэрхшээл төвөгт донд мөчөхгүйгээр мөрөөдлөө заавал биелүүлэхдээ бол та нар Монгол шинэ гарцыг нээ ажил амьдралдаа шинэ замыг нээж чадна гэж ингэж бодож байна. Энэ утгаараа та нар
Монголын хөгжил дэвшил шинжилтийн түүчээ болж явах ийм шинэлэг мэргэжлүүдийг өнөөдөр төгсөж байгаа гэдгээр бид Хүмүүнлэгийн ухааны их сургууль бахархаж байна. Ингээд таавахны өнөөдөр ээж аав чинь ах зүг чинь бахархаж байгаа. Ямар хүү, ямар охин төрөөслөөр ээж аав чинь харж бахархаж байгаа. Маргааш таавахны олонх дамжуулалтаар бид бүхэн төрөлх сургуульчин бахархах болно. Та бүхнийхээ их ажил үйлсэл Монголынхаа хөгжил дэвшлийн төлөө ажил үйлсэж өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Хамтдаа суулаас олсон төрийн дуулааг яг шиг нэзгэе. Олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн магистрийн болон бакалаврын зэрэг гардуулах тухай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлын тушаалыг уншиж танилцуулъя. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирлын тушаал дугаар номер 91 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдэмийн баяр 2019 ёс хүндэтгэлийн үйл ажиллагаанд диплом Ингирийн тэмдэг гардуулах тухай хавсралтанд дурдсан нэр бүхий төгсөгчдөд диплом Ингирийн тэмдгийг тус гардуулсугай Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал чулуунд орж. Ингээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн онцгойлох диплом гардуулна хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал академич чулуунд орж таныг дахин эндэрнэ орж байна. Дурсамжид дөрвөн жилийн багадлах дөрвөн өнгөрүүлж Эрдэмийн их үйлсэд амжилтын замыг дарахласан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн онцгойлох дипломд төгсөж шилжүүлэлтүүдээ хадаад шиг тавьчихсан. Батбаярын Хусан Чимэг Чин Эрдэнийн Дүлгөн Баатарастан хүүгийн их гэрэл Ганцоргийн Марсва баярлалаа. Ингээд сурлага хөтөлмөр авьяас чаграараа бусдыгаа мансалсан онцгойлох диплом Ингирийн тэмдгийг гардан авсан төгсөгчдөд дахин баяр хүргье. Ингээд нийт 2 удаан төлөөлж үг хэлнүү хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн онцгойлох дипломтой төгсөж буй шилдэг оюутан олон улсын харилцаа хос ангийн оюутан Батбаяр өвгтэй хулан таныг энэхүү эндэрнэ орж байна. За юуны өмнө бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол миний хувьд ер нь дахин хүн болгоны хувьд дахин давтагдахгүй ганц тохиох тийм өдөр байна. Энэ баярт гайхалтай энэ өдрөө та бүхэндээ тэмдэглэж хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. 10 жилдээ л анх олон улсын харилцаа мэргэжлийг сонсоод дипломат ч хүн ер нь ямар
байдгийг яг энэ мэрэгчлээ төгсөөд энэ мэрэгчлээ төгссөн хүмүүсийг юу хийдэг талаар бол судалж эхэлсэн. Тэр үеэс л эхлээд магадгүй энэ мэрэгчлээ суралцаж дипломатч болно гэсэн зорилтыг бол өөртөө тавьсан байдаг. Анх их сургуульд ер нь хүн болгон ороод юугаач мэдгүй төөрч бодолсон оюутнууд л байсан бүгдээрээ. Гэхдээ их сургуулийн 4 жил бол маш хурдан өнгөрлөө. Яг 4 жилийн хугацаанд хаврын аялал, олон улсын харилцааны онол практик, мини нүг зэрэг манай яг олон улсын харилцааны тэмцээн Салтан гэрээгийн клуб зохион байгуулдаг. Олон тэмцээн оролтоонд бол ангаараа найзуудтайгаа оролцож байсан. Бүх цаг мөчид бэлтгэлийн хугацаанд ч тэр бие биендээ бид нар маш их тусалж дэмжиж, урам зориг өгч анги хамт олон одоо энэ урам зориг өгч дэмжиж байсан анги хамт олондоо юуны түрүүнд маш их баярлалаа гэж хэлье. Мөн хэцүү бүхэн ер нь тулгарч байхад алдааг минь засаад яг л гэр бүлийн гишүүн мэд хамаг юмаа зориулаад хайрлаж хамгаалж ирсэн дотны найзууд болох их туяа, хулан, мөнхчин, сарангой нартай маш их баярлалаа. Нэгдүгээр курсээс минь бид бүхэн зааж зөвлөж, заримдаа хатуу ширүүн үг хэлдэгч, магтаа сайшаалын үгээж харамгүй хайрладаг байсан. Хамгийн гол нь өөрсдийнхөө мэдлэг практикаа бид нартай харамгүй хуваалцсан багш нартай маш их баярлалаа. Бид бүхнийг багаас нь өдийг хүртэл өсгөж одооны бие хувь хүн болгож өгсөн. Өөрсдийнхөө бүхэл хөдөлмөр хүчээ бидэнд зарцуулсан гэр бүлийнхэндээ хэмжээжгүй их баярлалаа. Тэгээд хайртай шүү гэж хэлье. Өнөөдрийн энэ хонхны баяр нь бид бүхний хувьд их сурвалж хэмээх нэгэн амьдралын гайхалтай бүлэг хаагдаж байгаа мэт боловч ирээдүйд бидэнд өшөө олон үд хаалга нэгдэж дараагийнхаа бүлгүүдтэй илүү их амжилт ололтоор дүүрэн байгаарай гэж өрөөгөөд та бүхэн дахин баяр хүргье. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн, олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн нийт төгсөгчдөд бакалаврын диплом Ингрийн нэмдэг гардуулна хэмээн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяр таныг энэхүү өдрөнд урьж байна. 2015-аас 2019 оны хооронд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийг амжилттай төгсөж эцэг эхчүүд эрдэмтэн багш нарынхаа өмнө бакалаврын диплом Ингрийн тэмдэг гадна авах олон улсын харилцаа нийгэм судлалын сургуулийн хүнд төгсөгчдөө халуун олон ажилтнаар угтан авцгаая. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн оюутны холбооны хүндэт гишүүн Гамболтын Мөнх Эрдэнэ. Дорч болын буян үлцэг. Эрдэнэ дэлхийн лувсан давг. Даштавагийн шин заяа. Гэрэл Баатрын бүрийдэн. Гамболтын анар болтоо. Занзоргийн ануу дээр. Мөнх төмөрийн бодөр бүрэг. Яргал сайхны боён дэлгэрээ. Хавгагийн
Olympiada. Enquadrinho Pemba Baiana. Батхойгийн Гамбат. Мөнхөөрийн Дорсүрэн. Гамбатын Дүлгөө. Доржбатын Дэлгэр баяр. Чинзэргийн Дэлгэр баяр. Цэцэгмагийн Жавцмаа. Бат төмрийн Жавхан. Бат сайхны Жавхан төгс. Ядмин Марта. Мөнхөөрийн Мөнхшүр. Бүрэндэг шиний Намон. Одмонхийн Номин. Эрдэнэ чулууны Номин Эрдэнэ. Баясхын Оршхойн. Гэмбэр сайхны Солонго. Игшэрбийн Солонго. Инхолтийн төгс хүсдэг. Давадогийн Тэмүүжин. 다와수릉기니 테르게세. 에롱치르기니 오yen가. 우르드와트리기 하종. 배움바트리니 석터.
바드 투브링이 하조나 양스릉기의 하조나 다시 연등기의 허스덕덕 바드사흐리 하조나 바드사흐리 하조나 뒷담화했다 바드사흐리 인크리마 람보스팅이 익토야 던지푸루잉이 익토야 간도드링이 인든지아라가다 Bagdamang Adsaya Sandu Yagini Amadanga Mungwatini Erumbitegi 바들 고기니 바투이테게 감바트링이 바투토야 바르수릉기니 바투치치게 하늘을 띵이 마르고 인기기니 나르는 어떤 바이링은 영화로서 우르차히니 순다리 병박이의 한가사 일드노 트리니 엔콰이르 에rum보스티니 익칭 오토보스티니 바투타고 바구링이 뼈붙이게 바투초도니 몽크칭에
Ганхойгийн өвлөн Баярхирвагийн Саранго Баттөмөрийн Ондрма Басынжавийн Хадан Гандудгийн Хатмуэ Батэрдийн Хонгор зота Ямбасурынгийн Эрдэнэ заяа Баялагийн Цэдмон Батнихтийн Гадбадрах Батсухийн Намон Иростийн Мандуха Самжавийн Наранго Аюуны Марата Эдмолдгийн Анодер Амагзамбатрийн Намондер Баярлалаа. Ийхүү 2015 онд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн бусдыг анхлан асгаж байсан бол өнөөдөр 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эрхэм эцэг эхчүүд болон Эрдэнэтэн багш нарынхаа өмнө бакалаврын диплом, ингийн тэмдэг гардан авч оюутангийн талбараа сүүлчийн удаа дуудуулж буй эрхэм төгсөгчдөө дахин баяр хүргье. Баярлалаа бид бүхэнд зориулж Хүмүүнлэгийн ухааны сургуулийн сүлд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн сүлд очтой орж ирэх хадгалан шилтар ухтаа авцгаая. Орчин
За бүгдээрээ суухгүй яж байгаарай. Одоо хамгийн гол үйл ажиллагаа болно. За яг энэ Арай болоогүй шүү. би яг өөрөө дөрөв чиглэлээсээ байдгийг. Энэ өдөр бол энэ өдрийн хамгийн торгон агшин бол яг одоо эхлэж байгаа. Та бүхэн бэлэн үү? Түр хүлээж агаарай. Нийт эцэг эхчүүд гэр бүлийнхэндээ нэгэн үеийн төгсөгчд сургуулийн эрдэмтэн багш нартай За түр шууд сургуулийн баяртай. За одоо сургуулийн баяртай. За. Сүүлчийн цас. Сүүлчийн цас. Ахи бороо. Зүрсэт. Орсон чүлтэй. Зоргийн цам. Ахи хай. Зоргийн мөнсөн. Шишиг байсан. Сэтгэлийн гол атмуулче ани хайр зүрхий тогшоо аяа оюутнаас анхаа зүудмэн чамтай минь хаан хайрмэ
дуулаач тань одоо. Надад хатуу яа. Боо тавиа. Эдний сарад мцлагэхээс аюултай чиндээ дуран баяртай иргэд ангидаа софлигэхээс атаргүлүднээ содан гүлдэмэстэй Анхны хайр минь зүрхий тогшоод үрдийн дурсамж үнэн хайр чамайг дуулаа чивэгүйхээ аслах онжидууд сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудуудаа оюутнаас чамтай минь хамт хайрт минь хавар дурлал дурсан хүн гонгаар сэтгэл дүүргээ мөнгөн хонхны жингнэх дуунаа холдож боломгүй хөлмөс урснаа ас хязгаарт жигүүдэлгээд хүслийн шоувод дүүлэн нислээ ая оюутнаас ам найзууд минь хамтдаа дуулъя чивэгүйхээ аслах онжидууд сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудуудаа оюутнаас чамтай минь онгон зүрхний толдонээсээ оюутан ахуй нөхдөж мартахгүй эрдэмийн суран буцнаагээс аюут хайтай жиндээ дүүрэн баяртай эргээд ангидаа софуйгээгдээ аллагнууддээ содан нулмастай төрсөн гэршгээ дасал болсон эрдэмийн сарууд орднож мартахгүй төгсөх оюутны сэтгэлийн дууши Дөрөндө Анцай хатосан энги лохто Анцай хамдиксэн энги хохо
Тингийн найзууд минь насан туршдаа. Бидний ажиг. Сэтгэлийн гүнд тоохон үлджээ Амны хайр минь зүрхийг навшаа Бөөнөр содгоо байшаа Нөөсөс Аны найз Чамтай минь хаа Хауригч мартахгүй Эрдэмийн сороо Буцнагээс Аюулгай зэжиндээ дүрэн баярлаа Иргээ тэнгдаа сухуйгээ гэлээ Аллаг нүдэндээ суудан нулмастай За өнөөдөр хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ энэ өдрийн баярын мэндийг хүргэе. Тэгээ өнөөдөр бид бүгдийн хүндэгдсэн баярын өдөр болж байгаад би үнэхээр баяртай байна. Тэгээд нийт төгсөгчдөө өнөөдөр сайхан гоё баярлаад цогтгоо шогтгоо гоё яваарай гэж хүсэе. Баярлаа. За ингээд нийт төгсөж байгаа төгсөгчд болон ангийнхаа найз нөхөд хамт олонд бүгдэнд нь төгслийн баярын мэнд хүргэе. Тэгээ 4 жил айгүй хурдан хугацаанд жирсгээд нүд эрмхийн зурлал өнгөрч байгаа мэт санагдлаа. Тэгэд мөн багш нартаа бас баярлалаа гэж хэлье. Тэгээд бүгдэнд нь ажил амьдралын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Өчигдөр төргийн их газрын чулуу шиг хөдөрч ирэх залуучуудаа бүх үзэгсэлтэй охтуудаа энэ гайхалтай өчигдөр мэндийг дэвшүүлээд та бүхэндээ төгсөлтийн баярын мэндийг дэвшүүлье. За тэгэхээр Хүмүүлгийн ухааны их сургуулийн энэ жилийн эрхэм төгсөгчид та бүхэндээ хамгийн түрүүнд өнөөдрийн баярыг хязгаарч мартааргүй сайхан тэмдэглээрэй гэж та бүхнээсээ хүсмээр байна. За тэгээд хоёрдугаарт юу гэхээр өнөөдөр төгсөлтийн баяраа хийж байгаа энд сурж байгаа залуучуудаа онцгойлон баяр хүргэмээр байна. Та нарыг азтай байна. Ийм олон хөрхөө охтуудад хамт сураад тэгээ одоо хамтдаа төгсөж байна. Намайг оюутан байхад Хүмүүлгийн охтуудыг хамгийн хөрхөө охтууд байдаг гэж ярьдаг байсан. Гэхдээ одоо бол хэвээрээ юм байна. Маш их баярлалаа. Гайхалтай баярын чанартай сургуулийн чанартай төгсөгч нар, чанартай газар, чанартай хөтлөгчтэй, чанартай баяраа хамтдаа эхлүүлцгээе. Тэглүүе гоо. Гайхамшигтай. За ингээд би өнөөдрийн та бүхний төгсөлтийн баярын үдшилтгийг нээж өнгөлж өгөөч хэмээн Хүмүүлгийн ухааны их сургуулийн оюутны холбооны дэд тэргүүн их төвшиг тайцнаа урьж байна. Сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. За ерөнхийдөө хүн болгоно өөрийн гэсэн аавтаа өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг тийм. Би ээжээсээ ганц л үгийг сонсч байсан, анхаасаа ганц л үгийг сонсч байсан. Нэрнийхээ өмнө байдаг нэг хүний алдар хүндийг бити мартаарай гэж хэлдэг. Тэр хүний алдар нэрийг улам өндөр дөрвөж яваарай гэж хэлдэг. Тэр хүн минь аав нь байсан. Тэгвэл өнөөдөр энчээ сууж байгаа, энд төгсөж байгаа хүмүүс өмнөө дахиад нэг алдахтай болсон байна. Тэр бол Хүмүүлгийн ухааны их сургууль шүү. Хүндлэгдэн алдарших хэн нэгэн
Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас төрөх болтугай та бүхнийг ирээдүйн манлайлагч, ирээдүйн сэхэтэн, Монгол улсыг авч явах ирээдүйн тэргүүлэгч байна гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ баярын мэндийг хүргэе. За тэгээд баярын өдөр шүү дээ манайхаа. Тэгэхээр хэдүүлээ ширэнээсээ босцгоё. Хонтогтойгоо бариад хамт олондоо найз нөхөддөө төгсөлтийн баярын мэндийг дэвшүүлээд би энд амжилтын дээдийг, аз жаргалын дээдийг хүсэн өрөөгөө хамтдаа нэг өндөр тогтооцгоё. Энэ бол зөвхөн та бүхний ирээдүйн амжилтын төлөө, та бүхний аз жаргалын төлөө өндөр юм шүү. Та бүхэндээ энэ дээр аз жаргал үргэлж аадар бороо мэт асгарч явах болтугай. Баярын мэнд хүргэе. За тэгээд өнөөдрийн сайхан баярын өдрийг мэдээлэл нэгэн л хамтаа байгаас хойш би та бүхнээс нэг юм хүсмээр байгаа юм. Юу гэхээр яг одоо хажуудаа зогсож байгаа, хажуудаа сууж байгаа танаа найз, ангийн хамт төгсөгчтэй яг хажуудаага сууж байгаа хүнрүүгээ харж агаад ирээдүйн амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсээд хамгийн халуун дотор тэмрэлтийг бие биендээ бэлэглэж манайхаа за тэгвэл ингээ одоо тэрсэн хүмүүс нь тэрсэн үндэ 10,000 төгрөгч. За өнөр тэр залуу тэр сууж байгаа залуу бүр босчооч тийч 2-3 тэрсэн. Тий. За тогсон юм юу гэж хэлж байдаг. Энд чинь зүгээр би энэ баяр хүргэж адж байгаа хүссэн хамгийн сайхан тэмүүлт байхгүй юу. За тэгээд өнөөдөр бол та нарын баярын өдөр учраас хэдүүлээ баяраа хийж магталтайгүй сайхан тэмдэглэе. Таацнаа чанамтлын дуучин тэрмэг өрж байна. Бидний зүрхэн чигсэн дуугаа дуулахаар гарч ирж байгаа. Сүүчийн хүчний дараа хайчгүй залуусаа. Энэ дуу та бүхэнд зориулж байна. Эдгээр бүгдээ хамгаалсан мөрөнд ангингара хамтуулъя. Баярын мэнд. Бицэн хэрсэн хооны
Насан туршдаа бие биенээ хайрлаж нэг ангийнхан байгаарай. Манай ангийнхаа Таадаг хасаж яг оюут наснаа шууд санаанд гооч байна. Өнөөдөр манай ангийн төсөлтөй явуулж байгаа. Манай ангийнхаа уулзсан байгаа би танарт хамт байгаа. Нэг төгсөгчд өнөөдөр баяртай бий байгаа нэг төгсөгчд баяр өгөж өнөөдрийн сэтгэлээ бодож өөрөө үг хэлэхээр би нэгэн шилдэг төгсөгчд тайсаар гэж ингээд зооч өрөөлөг тайсаар байна. За бүгдээрээ дахиад сайн уу? Дахиад орой. За маш их сэтгэл догтлолтой гайхалтай өдөр болж өнгөрч байна. Өглөөний 9 цагаас хойш би 3 ээлжийн хонхны хоёр хөтлөөд ингээ 3 удаа баярлаад 3 удаа уйлаад гайхалтай өдөр болж байна. Та бүхэнд ч гэсэн үнэхээр мартагдчихгүй өдөр болж байгаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийнхөө баярыг хизээж мартагдчихгүйгээр хинтч ингээд ярьсан хизээж хөвшөртлөө хүүхдүүдэд ярьсан мартагдахааргүй өнгөрүүлээрэй гэж хүсье. Тэгээд та бүхэн одоо бие сайхан гарганд нь тавиад хүснээрээ сайхан баярлаарай. Бүгдээрэнд нь хайртай шүү. За золоод маш их баярлалаа. Чи ч гэсэн сайхан баярлалаа. 9 цагаас хойш явж байгаа юм таад. Ядарч байгаа юм байна да. Харин тийм зарим охтуудын хөл мөл бол амар өгж байгаа бох те. Гэтэ яах вэ тэгэл тест юм да. Зарим нь бол гайгүй байгаа бох л та. За тэгэхээр ингээ сайн золоо хэллээ шүү дээ. Одоо бисиг гаргууд гаргаад гоё баярлаа гэж байна. Бисиг гаргууд гарга гэдэг үгийг шууд утгаар нь хэлгээд байна шүү дээ. Залуучууд зангаагаас суулаад охтууд гинцээ суул гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо хэдүүлээ юунаач бие байхгүйгээр залуучууд зангаагаас суулаад охтууд гинцээ суулаад хэдүүлээ хинээс цэнаа зовхгүйгээр сайхан баярлцгаая. Өнөөдөр бол та нарын маань баярын өдөр шүү. За тэгээд бүс клубын хамт олон мэдэн тийм ээ. Бүс клубын хамт олонны зүгээс төгсөж байгаа гишүүдтэй мэдлэгээ төсөөж гинтийн бэлэг бэлдсэн байгаа. Ингээд та бүхэн дэлгэцэн анхаарлаа хандуулнаа. I don't wanna be alone tonight. It's pretty
өгсөн бүх зүйл баярлалаа. Тэгээд хаа хэдийн ус клубыг ямар хаттай байгаасаа гэж хүсээ. Тэгээд тааштай самхаг гэдэг хаттай амарч. Тэгээд хаа дөрмад бид өөрөөр хэлбэл байх ахын гэмтээ. Тэгээд өсвөр шийдэл өсвөр багтны стилийн хичээл байдаг. Тэгээд хатаа бидний зөвхөн өсвөр өөр хамгийн үнэтэй юм шиг тэгээд хатаа яг ус клубын зүгээр хамт зурсан офицын зэрэг жишээ нь хийсэн байгаа. Тэгээд За тэгээд скулүүдийн дачсан цаашдын ажилтны өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ер нь 2015 оноос 2019 оны хооронд 4 жилийн хугацаанд оюутан бид нарт маш их олон зүйлийг зааж сургасан. Оюут нийт багш нар болон захирлуудаа маш их баярлалаа. Дээрээс нь энэ хугацаанд бас бидний сэтгэл санаа болон бүх талаар дэмжижсэн эцэг их бүх найз нөхдүүдээ бас талархсан илэрхийлмээр байна. Өнөөдрийн төгсөлтийн арга хэмжээ үнэхээр сайхан болж байгаа бас анги хамт олноор 4 жил авч явсан анги нөхөрлөлөө ингэж бас баталгаажуулж байгаа бас нэг гоё өдөр бас төгсөж байгаа өдөр байна. Сэтгэл үнэхээр гоё байна. Тийм болохоор ингээд нийт төгсөгчд болон багш нартаа бүгдэнд нь энэ оны ингээд төгсөлтийнхэнд баярын мэнд хүргэж байна. За нийт хоёртнуудаа бүгдээрээ энэ өдрийн мэнд яг энэ бичлэгийг үзээд сууж байхдаа та бүхэн гэртээ ч юм уу хаа нэгэн газар ажил дээр ч юм уу байгаах. Яг энэ өдөр хонхны баяр маань үнэхээр гайхалтай болж байна. Өглөөнөөс хойш одоо бидний рестораны үйл ажиллагаа үргэлжлүүлээд явах гэж байна. Тэгээд нийт 365 төгсөгч төгсөж байгаа. Тэгээд 365-уулаа нийтдээ маш гоё халуун дулаан уур амьсгалтай нэгэн зэрэг үнэхээр гайхалтай үйл ажиллагаа болж байна. Тэгээд бүгдийнхээ цаашдын ажил амьдрал ирээдүйнхээ зорилгод нь маш том амжилтыг хүсье. Тэгээд яг энэ ирчээрээ бүгдээрээ цаашдаа амжилттай байгаарай гэж хүсье. Баярлалаа. За тэгээд өнөөдөр бол баярын өдөр учраас хэдүүлээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд яваа. Одоо ямар үйл ажиллагаа явах гэж байна гэхээр нийт төгсөгчд дундаа шагналыг ардуулах ёслолын ажиллагаа маань эхлэхэд нэг хүн бэлэн болоод байна. Ингээд эрхэм мөндөд ноёд хатагтай нараа анхаарлаа хандуулна уу? За ингээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны дэд тэргүүн их төвшиг дахин тайзнаа орж байна. Сурлаг хөтөлмөрийн өндөр амжилт гаргаж оюутныхаа төлөө ажиллах үн цэнтэй үйлсэд идэх зүтгэл гарган ажилласантай талархлаа илэрхийлж байна. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит тэргүүний оюутан алтан медалаар шагнаж байна. Ингээд эрхэм мөндөд Б мөнх туяа гэсэн байна. Мөнх туяа, Б мөнх туяа таныг тайзнаа орж байна. Баяр хүргэе мөнх туяа та. За тэгээд эмэгтэй хүн тэмдэг зөөж өгч хэцүү ажил та. Одоо яах вэ? Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит тамирчин оюутан алтан медалийн эзнээр эрхэм мөндөд даваа цэрэн таныг шагнасан байна. Даваа цэрэн. За мэдээж өнөөдрийн баяр дээр шагналын уур буусан үзэгсэлэн тогтуудтай, хүчирхэг залуучуудтай, танай төгсөгч нарыг би ингээ харахад бол үнэхээр бахархалтай байна. Би сая ер нь энэ хавар бол маш олон хонхны баярууд хөтлсөн. Тэгээд өнөөдөр яг танай хамт олон шиг, танай төгсөгчид шиг ийм гоё соёлтой, бие биенээ хүнддэг, ийм гоё ирж хүчээр дүүрэн хамт олон ер нь цөөхөн харсан шүү. Та бүхэнд дахиад баяр хүргэе. За ингээ миний гарт хоёр үнэмлэх байна. Энэ хоёр үнэмлэх нэг хүн дээр очино. Энэ бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Эрдэмтэн оюутан, за мөн тэргүүний оюутан гэсэн хоёр медалаар нэг хүн шагнагдаж байна. Ингээд чи Батэрдэн. Батэрдэн. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Эрдэмтэн оюутан, за мөн тэргүүний оюутан гэсэн хоёр тэмдгээр ингээд зорж байгаа. Батэрдэндээ баяр хүргэе. Батэр хэдэн онцлог? 97. Яг л Батэрдэнд авраг алжих хөдөлсөн байна л да. За ингээд таны сурлаг хөтөлбөрийн өндөр амжилт гаргаж оюутан ахуйдаа үн цэнтэй үйлсэд чинь талархал илэрхийлж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит
тэргүүний оюутан алтан медалаар эгчиндээ баяр хүргэе. Шагнал гардаг авно. Эгчин. Ингээд хичээл сургалтад амжилттай суралцаж оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож нийт оюутнуудыг хошуучлан манлайж итгэл үндэслэлтэн олсон явдлыг өндрөөр үнэлж Монголын оюутны дээд шагнал манлайлагч оюутан алтан медалаар шагнаж байна. Монголын оюутны холбооны ерөнхийлөгч удаан жаргал гэсэн байна. Ингээд энэхүү шагналын эзэн алтан багна. Алтан багна. Эрүүгээр бахархмар залуучуудын батана хамтдаа. За Монголын оюутны холбооны дээд шагнал манлайлагч оюутан алтан медалаар баяр сургалтын таныг шагнасан байна. Баяр сургалт. За ингээд мөн Монголын оюутны холбооны дээд шагнал манлайлагч оюутан алтан медалаар даваа цэрэн таныг шагнасан байна. Даваа цэрэн. За тэгээд энэ би бас нэг баг цагийн тодруулгыг нэмж өгөхөд сургуулийн оюутны холбоонд заавал төгсөж байгаа сургуулийн төлөө бас суралцж байгаа хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж ажилласан оюутнуудтай шагналыг гардуулж байгаа байна. За ингээд сургуулийн оюутны холбоонд өөрийн хувь нэмрийг харамгүй зориулсан оюутнуудаа дараагийн шагналыг гардуулж байна. Сурлаг хөтөлбөрийн өндөр амжилт гаргаж оюутныхаа төлөө ажиллах үндэстэй үлсэх идэвх зүтгэл гарган ажилласан талархал илэрхийлье. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит авьяаслаг оюутан алтан медалаар эрхэм хүндэт Эг туяа таныг шагнасан байна. Эг туяа. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Тамирчин оюутан алтан медалаар алтан багна. Алтан багна таныг дэслэж байна. Гарч явж байгаа буцаад ирлээ. Сайн явчихсан уу? Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Эрдэмтэн оюутан алтан медалаар эрхэм хүндэт Гүйг таныг шагнал урамшуулсан байна. Тасарч байна. Тэгэхээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Эрдэмтэн оюутан тэргүүний оюутан гэсэн алтан медалаар мөн Инкрийн 2 зоолж байгаа дараагийн хүндэт төгсөгчийг тайлбарлах эрхэм хүндэт зоолж байгаа таныг шагнасан байна. Баярлалаа. За Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит Эрдэмтэн оюутан тэргүүний оюутан гэсэн нэрээр эрхэм хүндэт Мөнх Эрдэнэ таныг шагнаж урамшуулсан байна. Мөнх Эрдэнэийг тайлбарлаж байна. За ингээд Хүмүүнлэгийн түрүү гараад явсан байсан шагналаа аваагүй байсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутны холбооны нэрэмжит тэргүүний алтан медалаар тэргүүний оюутан медалаар шагнагдж байгаа Эгчин тайлбарлаж байна. Баярлалаа. За ингээд танаа ер нь энэ төгсөгчнөр дундаас хамгийн намтай залуу хэн бэ? Хамгийн намтлаг ер нь хаана ангиасаа за тэнд байгаа байна, энд байгаа байна. Ер нь намтлаг залуучууд аягүй олон байгаа байна тийм ээ. За тэгвэл ингээ хамгийн одоо юу ч хийхээс буцахгүй залуу хаана. За тэр юу ч хийхээс буцахгүй залуу наашаа гараад ирэх. Нэр юм блэ? Одгирлээ баяр хүргээ тэгээд энэ тайлбар гарч ирсэн хоёулаа нэг даалгавар биелүүлсэн заяа. Ямар даалгавар биелүүлэх вэ гэхээр чи танай ангийнхаа асууж байна. Ангийнх нь гараар өрөө. За чи гэхдээ ангийнхнаасаа сонгохгүй заяа. Бусад ангийн энэ хөөрхөн октоодоос нэг охиныг гаргаж ирэх заяа. Өнөөдөр хамгийн гоё хувцалсан гэж харагдж байгаа нэг охиныгоо дагуулаа гараад ир.
хамгийн гоё явцсан гайхалтай баярлалаа гэрэлтэй цаанаа зогсож байгаараа. За золон машин өрөөдөр. За дахиад баярын төргий. За тэгээд сая хаашаа явж ирсэн чи чамайг авсан бэ? 6 хол. За түр түргээр бэж хийзээ 6 хол. За ингээд одоо золоод нэг даалгавар. Танай ангийнхаа сууж байна. Тэнд байна уу? За одоо ангийнхнаас авахгүй шүү заяа. Чи нэг залуу гаргаж ирэн заяа. Гэхдээ ямар залуу гаргаж ирэх вэ гэхээр чамд энэ төгсөгчнөр дундаас за энэ л ер нь хамгийн сайн үнсэлцдэг байх таа гэж бодож байгаа нэг залуу гаргаад яваад. За согсоо баярыг. За гараад ирээ. За сайн байна уу? Баярын минь төргий. Нэг юм асуу өөрийгөө хэр үнсэлцдэг гэж боддог вэ? Моо. Их мөрөнд төлөөхөө гэж юм шүү дээ. За тэгээд та хоёрыг хамгийн сүүлд хизээ үнсэлцсэн байна. За төгсөн. За нааш өрөөд. Нэр юм блэ? Дэлгэрээ. Одоо чи нэг эмэгтэй гаргаж ирэн заяа. Ангийнхнаас биш. Бусад ангийнхаа төгсөгч охтуудаас нэгийг нь гаргаж ирэн. Гэтэ чи ямар охиныг гаргаж ирэх вэ гэхээр өнөөдөр ч хамгийн царайлаг гэж харагдсан охиныгаа хамт. Хамгийн царайлаг гэж харагдсан охиныг даулаад байна. Баярын минь төргий. Нэр юм блэ? Хуланда баяр үргээ. Үнэхээр царайлаг бисгүй байна. Тэгээд танаа сургуулийн ч угаасаа царайлаг л да. За тэгээд хулан одоо ингээд нэг даалгавар биелүүлэн заяа. Ямар даалгавар биелүүлэх вэ гэхээр чи энэ доторх ангийнхнаас өөр залуучуудаас заяа хамгийн хүндэр чирэг биетэй тийм залуугийн сонгоо гараад. За яваарай. Хамгийн хүндэр чирэг биетэй болчонлог одоо биеэс боллоо. За ёстой нэг их газрын чуулган шиг залуу байна. Ингээд надад хэлчих байна. За нэг юм билээ. Баттгаа чи хэдэн настай? Ямар амир юм. 21 настай биш үү? За баттгаа дэш. Одоо хоёул нэг охин сонгох заяа. Ангийнхнаасаа сонгохгүй заяа. Ангийнхнаасаа чи биш өөр бусад байд охтууд дундаас өнөөдөр за энийг яаж итгэх нэр хэлмээр дээ. Хамгийн том таазны тойрогтой охиныг дагуулаа гараад ирээ. Яваарай. За бишээ гараад ирээ. За баярын минь төргий. Нэр юм блэ? Камерад баяр үргээ. Өөрийнхөө таасны тойргийг хэлж өгөх үү? Ир чи том доохгүй шүү дээ. Том гэдэг чинь. Том гэдэг үг ойлгохгүй. За тоглосон. Зүгээр шүү дээ. За ингээд хэдүүлээ яг энэ тайзан дээр зогсож байгаа. За дахиад түн сонгоод яах юм. Энэ яг тайзан дээр зогсож байгаа эдгээр залуучуудтай хэсэг хугацааны дараа хэдүүлээ эргээд уулзсан заяа. Эргээд уулзахдаа яг энэ 6 маань 3 охин 3 залуутай яг явахгүйгээр энэ тайзны урд зогсоод бүжиглээ шүү заяа. Одоо ягаад гэвэл тайзан дээр дижитал хамтлагийн гарах бэлэн болоод байна. За тэгээд дижиталын араас хэдүүлээ яг саяны тоглоомоо өргөжлүүлээ би та 6 аягүй гоё даалгавар өгөн заяа. Энийг та 6 хэн амжилттай сайн биелүүлсэн нь энэ тэмцээний ялагч бол ингээд залуучууд та бүхнийг бүжгийн талбайдаар өргөж байна.
Сайн зогсож. За ингээд манайхаа одоо бүгдээ анхаарлаа хандуулчихаа. Энэ бол хөгжим тоглоом юм байна. Ямар тоглоом бэ гэхээр энэ маш амархан тоглоом. Та хоёр нэг баг гэсэн үг шүү заяа. Ер нь хосоод гэсэн та хоёр ийшээ зогсож. Жаахан ийшээ. Та хоёроос жаа. Үгүй цаашаа битээ бол. Хэдүүлээ тайзаа голох гэдэгхгүй юу? Та хоёр жоохон наашаа олчих. За ингээд за хосоод өөдөөдөөс ороод зогсож байна. Би энийхээ царайруу хараад. За ойртоо. За энэ тэмцээний нэр маш амархан. Яг гэхээр тэмцээний ч маш амархан. Бараг юм хийхгүй шүү. Энэ тэмцээний нэрийг удаан үнсэлт гэдэг нэртэй тэмцээхгүй. Тэгэхдээ үнсэлцэхгүй. За тэгтээ үнсэлцэхгүй. Яг гэхээр би James 1 2 3 хийх юм бол тэмцээнд орж байгаа хосууд маань зөвхөн уруулаа нийлүүлэн заяа. Салахгүй шүү. Уруулаа нийлүүлээ зогсон. Тэгээд хамгийн сүүл салгасан баг нэг тэмцээний ялгаж болох юм. Маш амархан. За эхэлхүү. Хамаагүй та нарыг тэгээд нийлүүлээ зогсож байгаа орнд биднээс яг юм яриад энэгээр дуу хоо хийгээл ганц хоёр татаал тэгээд байж. Өө нөр гурван хүчтэй гэсэн мартсан байна шүү дээ. За нэг хоёрын гурван Игэлжлээ шүү дээ. За хотлоо ирсэн ба. За. Тайр мондог байна. Чисээ яагаад үгүй гэсэн бэ? Ийм сайхан залуу. Би ч гэсэн үгүй гэсэн шүү дээ. За, ингэх юм хэдүүлээ өнөөдөр яг энэ дундаас энэ гурван үзэсгэлэнтэй охин, гурван сайхан залуучууд дундаас энэ үдшийнхаа хаан хатныг тодруулах заяа. За тэгээд мэдээж хэрэг залуучуудаас их тодруулна. Залуучууд маань яг ихээр DJ хөгжим тавингууд энэчнээс би зарлангууд тайз руу бууж очиод яг энэ бүжгийн талбай дээр манай зураглаач холдох хэрэгтэй болно шүү заяа. Яг энэ бүжгийн талбай дээр бодибилдингийн үзүүлэлт заяа. Тэгтээ бүжигтэй чөлөөт үзүүлбэр. Тэгээд хэдүүлээ энэчнээс аль бүжгийн үзмээр байгаа захиалаад тэгээ манай оролцогчид маань үзүүлэх бүхний өмнө хойн дугаар нэг мистер Отгэрлийг өрж байна. Түүний чөлөөт үзүүлбэртэй хамтаа үзэн сонирхцгаая. DJ Mr. Otgэрл. За өгчрөгийн булчиг үзүүлээрэй. Юу чарах. За баярлалаа. Хойд дугаарыг мистер Отгэрл. Дараа та нар өөрсдөө үнэлгээ өгөх учраас сайн үзүүлбэрийг төлөвлөрөө. За дараагийн Зэнгэ тарин Хүмүүлгийн ухааны их сургуулийн энэ жилийн төгсөж байгаа нийт залуучууд дундаас хамгийн сайн үсэлцдэг залуу. Ингээд хойд дугаар 2 мистер Дүлгэрийг өгдөг юм даа. Үнэхээр энэ дага октоодыг хөгжөөж чадлаа. Суудлаас нь босгож чадлаа. За тэгээд манай дэлгэр хоёрын үзүүлбэр таалагдсан гэдэг та бүхэндээ би итгэлтэй байна. Харин одоо энэ өдрийн хамгийн том биетэй оролцогч бараг бид хоёр яваад би ахаа гэвэл хүмүүс бараг итгэж мэдхээр. Ингээд энэ дугаар гурав мистер Баттог өгдөг юм даа.
Мистер Батуугийн үзүүлбэр байлаа. Пижакетийн дугаар санаа зовлтгоо. Ингээд 3 залуугийн үзүүлбэр таалагдсан уу? Таалагдсан уу? За манай 3 залуу нааш энэ шатны дор буугаад түрээд. Одоо шууд ялагчаа тодруулчих. Дараас нь манай үзэсгэлэнтэй октод булчингаа бэлдээд байж байгаа. За ингээд би ардан гараа өргөн тэгээд та бүхэн өгсөн санал дуу хоолой алга ташлалтаараа саналаа өгөөд энэ үчийн хамгийн сайхан залуу гэдүүлээ хамтаа тодорхойлуулна. За ингээд их газрын чулуу шиг залууд өгсөн шүүгчдэг үлдээ. Баярлалаа. За хувийн дугаар нэг юу ч хийхээс буцахгүй манай мистер төгсөн шүүгчдэг үлдээ. Баярлалаа. Бүжгийн гайхамшигыг бодвилтингийн гайхамшигтай хослуулсан үзүүлсэн хувийн дугаар 2 дэлгэр 2 төгсөн үлдээ. Гайхалтай. Ойлгомжтой. Өрсөлдөөн байхгүй боллоо. Баярлалаа та хоёртоо. Суудалтаа суунуу гарч ирсэн маш их баярлалаа. За дэлгэр 2 хойш зогсож байгаарай. За одоо 3 үзэсгэлэнтэй бүсгүй яг та бүхний өмнө тайзан дээр зогсож байна. Эдгээр 3 бүсгүйгээс та нар бүгдээрээ цаашаа хараад сууж байна. Эргэж хараад сууж байна. Дуулангуудны хэр олон хүн эргэж харсан үлдээ. Тоглосон. За ингээд хамгийн ихэнд гарч ирсэн өнөөдөр 9 цагаас хойш маш их ядарч байгаа өсгөтэй хөдөл дээр хувийн дугаар тэгээ чатар бууч хоёлаа. За ингээд хувийн дугаар 1 мис золог өгтөн авцгаана уу? Би харцаа 60 бэлдэж байгаа. Ингээ хувийн дугаар 2 дараагийн мессийг өгтөө авцгаая. Месс хулан маань өнөөдөр хамгийн царайлаг бүсгүйгээр тодорч гарч ирсэн байгаа. За таныг урьж байна алгаа ташмаа манайхаа. Секси хот гэж. За дөрөв шатнаас бууж байгаа гэж байлаа. Тэг шатнаас. За ингээ хувийн дугаар 2 месс хулан өгтөө юмноо. Сая бүр ч халуун болгочлоо. Хүсч яхаад. Залуучууд бол халуун байгаа гэдэгт итгэлтэй байна. За харин одоо өнөөдөр хамгийн сүүлд сонгогдож гарч ирсэн үзэсгэлэнтэй мессийг та бүхний өмнө өргөд бэлэн болоод байна. Өнөөдөр хамгийн гоё алимшиг юутай гэж сонгогдсон шүү. За ингээд хувийн дугаар 3 мис тамирыг өгдөг авнаа. Октодын өдрийг зовоогоод яах юм гэж бодсон юугасаа тийм үстэй эмгтэй хүмүүсийг тий би ер нь Азийн суглаа Монголоо бол дандаа эмгтэй бодож байгаасаа л гэж боддоо шүү дээ. Тэр нь за ингээд өнөөдрийнхөө хамгийн сайхан залуутаа нийлүүлэх нэг эмгтэйг сонгох цаг боллоо. Та гурав наашаа өдрээрээ гурлаа тайзнаас бууж байгаа. Шүүгчдийн өмнөгийг хамтдаа сонсцгоё. Тэгээд шүүгч нар бол маш хэцүү ажил хийж байгаа шүү. Та нар энийг сануулад хэлье. За би яг түрүүний шиг гараа өргөн тэгээд гараа өргөнгөө та бүхэн саналуудаа өгөөрэй. За ингээд хувийн дугаар 1 мис золоод өгсөн үнэлгээ. Баярлалаа. Хувийн дугаар 2 мис хуланд өгсөн үнэлгээ. За баярлалаа. Манайхаа ялгагдгаар алгаа таарч орлоо шүү. Яг адилхан байгаад байна шүү. За ингээ хувийн дугаар 3 мис тамирад өгсөн үнэлгээ. За баярлалаа. Манай нэг юм хэлчихв. Яг ийм байдалтай байх юм бол
хэдүүлээ ялагчаа сонгоход амар хэцүү шүү дээ. Одоо тэгэхээр нэг хүн дээр алгаад ассан хүмүүс нь дараагийн орж ирсэн санал өгөхгүйгээр яг алгаад ташаа дуу болгоороо манайхан дээр бөөнөрөө бүгдээрээ оролцсон шүү. За яв. За ингээд хувийн дугаарыг мис золоо. Баярлалаа. Хувийн дугаар 2 мис хулан. Баярлалаа. Хувийн дугаар 3 мис тамина. Хэцүү. За яг сүүлийн санал оруулчих. Одоо би нэрийг хэлэхгүйгээр шууд гараа өргөе заяа. Тэнгүүд та нар өөрсдөө шууд саналуудаа өгж байгаа хүмүүс дээр алгаад ташаад хоолоогоор ойрлоо шүү. Нэгөрмөрөө За ойлгомжтой. Камера суудлаа сууж гараа, золоо суудлаа сууж гараа. Маш их баярлалаа. Тэмцээнд гарч ирж. За хуландаа баяр хүргэе. Өнөөдөр хамгийн олон хүний санал авч чадлаа. Тэгээд өнөөдрийн тэмцээний ялагч болоо мистер Наша хурж ирээд энэ үзэсгэлэнтэй бүсгүйг аваарай. Өөрөө сонгож гаргаж ирсэн бүсгүй нь өнөөдөр энэ хоёрч ярьсан юм шиг төрүүлж байна ч юм. За тайзан дээр гараад ирээ. Та хоёрынхаа шагналыг гардуулаа өгнө. За баяр хүргэе гайхалтай. Тэгээд өнөөдрийн та бүхний хонхны хоёрыг зохион байгуулж байгаа Дурсан фото студийн зүгээс та бүхэндээ зориулан өнөөдрийн хүү бидгийг гардуулж байгаа шүү. Тэгээд энэ өдөр тэмцээнд гарч ирж өнөөдрийг улам илүү гоё хөгжөлтэй болсон та хоёрт маш их баярлалаа. Ирээдүйн амьдралд над жаргалыг хамгийн сайн сайхныг хүсэн өрөө бүсгүйгөө суудалт өргөж өгөө та суудалтаа тоглоо. Don't need nobody that should. I listen, might is me. I cannot.